Одоо өмнө гэж нөө моциклтойгоо давхиж хагаад осолд орцсон байхгүй. Тэгээ нуруугаа хуглаад, эгмээ хуглаад тэгээд ерөөсөө хэсэг болоод тэгээ амьдралыг хамгийн гоё чанартай юу гэсэн ойлгоцсон. Амьдралыг юу хэрэгтэй. Хамгийн гоё юм чинь цаг хугацаа эрүүл мэндэл юм билээ. Яг мөнгө гэж явж байгаа биш. Яг үндсэндээ хоббирж явж байгаа айгүй. Хоол зарнагдж бас буянтай ажил юм билээ. Айгүй гоё. Тэгээ давхар сураал яваад байгаа. Соусонд нэх болж гин гэж хүмүүс тэгээд дахиад ихэрж гин гэд хүмүүс яалч уулга алдаж баг хэлж илээ. Барахгүй эмхтэн хүмүүс нэгэ авчихгоо ийм их хэрэг байсан юм уу? Ямар сони юм бэ? Энэ зурган дээр болохоор амар жижигхэн байсан шүү дээ тэгээд байгаа байхгүй. Манай аавыг болохоор ган зориг гэдэг. Би өөрөө айлын том хүү, доороо 3 охин дүүтэй. Тэр хуваараа бизнес эрхлэх тийм залуу байна. Дүүнэр ийм юунд туртаа батсан юм стрит фүүдэнд байнгын ирэхдээ догбуугийн эдийн ингээд тэгээд идсэн баг. Тэгэхээр би бас нэрээ юм би нээчүүл яад юм аад ингээд инээлдэл яриад байдаг гэсэн аавтай тэгж байгаа л энэ 100 шийдэл 4 сараас хавш тэгэл хэлсэн. Надад ерөөдөө хоригдлуулж исэн нэг жилийн өмнөөс мөнгө байсан. Тэгээд давхар нөгөө нэг гагнуур сайн байдаг юм сэргэлэнгээ таньдаг ах байдаг байхгүй. Тэр ахтайгаа нийлээд энэ загваруудыг бүгднгийн газруудаас явж харж байгаа доороос нар зургийг харж байгаа дөөрөөд хийсэн. Тэ энэ ширээ, энэ чимэглэл эдрийг бүгднгийн өөрөө хийсэн. Дандаа дөөрөөд YouTube-ээс бичдэг үзэл би гагнуур сайн чадахгүй гэсэн энэ доотлын энэ одоо квадрат төмрөөр хүнээр гагнуулаад тэгэл өөрөө дээдлийг харж байгаа л энэ угны шалны террас юм удахгүй. Гэтэ нөгөө ус чийг бороонд сайн болохоор энийг хийсэн. Нэрээ болохоор би яг нөгөө нэг миний доотлын хоёр дүүгийнхаа нэрээр өгсөн. Манай дунд дүүг болохоор хулан гэдэг, баг дүүг мишэл гэдэг. Тэгээд энэ хоёрт айгүй ам бохгүй юу өстой би чинь нөгөө эмхтэн дүүнэр болохоор их хайрлж өсдөг болохоор энэ хоёрынхоо нэрээр өгмөр санагдаад тэгээд хүмүүс ч их бас сонирхолтой ямар хөргөн нэртэй юм бэ манай охин мишэл гэдэг штэ хулан гэдэг штэ гэл яг тэгдэ. За анх бол яг нээгээд энэ гэрлээ поворонк дээрээ залгаж асаачаал байж байгаад нэг хүн догбуугийн авъя гэсэн байгаа нэг 10 жилийнхэн. Тэгээд би бүр сайн аягалж чадахгүй сандраад гадуур нь аягныхаа гадуур нь айгүйх асгачт юм билээ. Тэгэж их асгаад тэгээд нэг жоохон бүтлгүүцсэн ч юм тийм хөвгөлтэй байгаа. Ийм стрит фудууд болохоор ерөөсөө сандалгүй байна, ширээгүй байна. Хүний 5 тухыг бүрдүүлэхгүй байгаа байхгүй. Би болохоор ийм 5 тухыг бүрдүүлмээр санагдаад ийм 5 тухын чиг барьж өгнө хийгээд байгаа. Яг мөнгө гэж явж байгаа биш. Яг үндсэндээ хоббирж явж байгаа айгүй. Хоол зарнагдж бас буянтай ажил юм билээ. Айгүй гоё. Тэгээд давхар сураал яваад байгаа. Нэлээд сайн сурж байгаа шууд гэрийнхнээгээ дуудсаг. Тэгээд хоёр дүү өдөр үрж ирээ бөөм баяр аав ээж бол бөөм баяр болоод хараад тэгээд амсуулаад өстой гоё юм байна гэдэг ээж нөгөө нэг урамшуулаад бас шаагаадсан. Юу гаш 200 сая төгрөгөөр уг надаас 2хан дахин авсан байхгүй аав ээж ялгаагууд миний үйлчлүүлэгч штэ. Гэтэ тэгсийг 2хан дахин авсан ирнэ 200 сая төгрөг өгөөд тэгээд бөөм баяр болоод тэгээд материалаа татаж аваад тэгээд тиймс. Ирээдүйн зорилго болохоор тэр гейт гэдэг нөгөө ах байдаг штэ. Олон салбарын тэр шиг юм салбар ресторануудтай болох хүсэл. Тэгээд 4 сар хүүхэдтэй болно. Тийм хүүхэдтэй болох гэдэг. Багасаа аав нөгөө нэг тамирчин болгоос гисэн болохоор арх тамих тэр нөгөө мансууруулах бодис тэгэл муу юмнууд ер нь хэрэглэхгүй юусэн. Одоо өмнө гэж нөө моциклтойгоо давхиж хагаад осолд орцсон байхгүй. Тэгээ нуруугаа хуглаад, эгмээ хуглаад тэгээд ерөөсөө хэсэг болоод тэгээ амьдралыг хамгийн гоё чанартай юу гэсэн ойлгоцсон. Амьдралыг юу хэрэгтэй. Хамгийн гоё юм чинь цаг хугацаа эрүүл мэндэл юм билээ. Тэгээд энэ юм чөлөөтэй байдал их гоё. Юмд ингээд баригдсан байгаар бас нэг жоохон хэцүү. Айгүй олон найзтай байсан. Тэгээд ер нь хамгийн ирж байгаа хүн нь бол тэгэл аав ээж гэрийнхэн ихнэрл үйд юм байл. Бусад найзууд бол ерөөхдөө таг шүү. Алуу очт юм биш. Дуг нь би ч их нөхөрсөн хүн шүү дээ. Их яриа өрөө сайтай ингээд олныг инээлгэж явж тийм үү гэнэ. Цөөхөө идэх найз ирээд ерөөдөө л яг хамгийн чухал үнд зүйлүүд бол гэр бүл лээ. Ялангуяа охин дүүнэр. Аавтайгаа моциклоор Монголыг нэг тойроо гэж боддог. Гэтэ яг нөгөө одоогоо моциклгүй байгаа. Тэгээ боломж нь бүрдэхгүй байгаа бид хоёрын. Цаг хугацааны хувьд. Тэгээ бүрдчих юм бол сайхан нөгөө нэг 8 нуур хөвсгөл алтай 5 богд гэж уус нуур үзэх юм зөндөө байгаа. Моцикл даялч нөгөө машиныг бодоход хамаагүй ийм амжихан явдаг юу гэх юм одоо цөөхөн хэрэгсэлтэй адлын явдал ихтэй шавар шавхаан талтарж унууд унна тэгэл тэгвэл одоо яг манай ялгарч байгаа ганц юм нь болохоор юу вэ? Дахиа байгаа чихэрлэг дахиа. Соусонд нэх болж гин гэж хүмүүс тэгээд дахиа ихэрж гин гэд хүмүүс яалч уулга алдаж баг хэлж илээ. Барахгүй эмхтэн хүмүүс нэгэ авчихгоо ийм их хэрэг байсан юм уу? Ямар сони юм бэ? Энэ зурган дээр болохоор амар жижигхэн байсан шүү дээ тэгээд байгаа байхгүй.
Тэгээ барахгүй авч явж байгаа дандаа. Бусад бизнест ялдарч байгаа давуу тал нь болохоор хүргэлт нь өнгөө байна, хоолн чанартай байна, тэгээ хямдхан байгаа тань. Тэгээ тэрэн шиг нөгөө хятадууд ч нөгөө нэг жижигхэн mooны юу гэдэг үлээ моо гэдэг үлээ. Тэрний юугаар маш олон хүн аваад ах юм бол тэрүүгээр ашиг авдаг гэдэг шиг. Би болохоор нэгээс одоо ийм 30-40% ашиг авахгүй байна. Одоо ингээл дахиад чинь өөрийнхөө бүрдэл 7000-аар бүрдэж байгаа шүү дээ. Ер нь бол цаас, хайрцаг тэгээ 3000 төгрөгийн ашигтай. Гэхдээ энэ нь ерөөс хамаагүй олон хүмүүстэй танигдаад бүр ирээдүйд том ресторант ороход юу юм бэ те? Энэ өнөөдрийн 3000 бол ямар ч хамаарал байх. За хулан мишэлээ ахын гараараа хийсэн чихэрлэг дахиад амсаад үзээрэй. Яахаа аргагүй сэтгэлтэй ахын хоол танд авдагдана.